Хөтөлбөр үргэлжилж байна. Хөдөө аж ахуйн сургуулийн харьяа мал амтны эмнэлэг үйл ажиллагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Грин тэжээвэр бүх төрлийн амьтдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. За тус эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмж, сүлэвийн дүр соншилгоо, лабораторийн шинжилгээ хийдэг юм. За мөн амьтдад зориулсан өрөөтэй гэдгээрээ онцлог юм а. Хөдөө аж ахуйн сургуулийн харьяа мал амтны эмнэлэг нь урьдчил цаг олгодог учраас нэг дор олон амьтан ирдэггүй. Өдөрт дунджаар 10 орчим амьтан л үүсдэг байна. Их шиг охин хоол идэхгүй олон хонс муураа үзүүлэхээр ах ээжийн хамт тус эмнэлэгт ирээд байгаа нь юм. Манамор бид нар нэг тэл тийжээж байгаа. Манаморын нэг хоолоо идэхгүй тэгээд нөгөө нэг биеийн нүгдэд халуураад тэгээд эмнэлэгт ирсэн. Эм чи юу гэж юм? Тэгээд эм чинь болохоор нөгөө нэг элэг талаар яриад байсан би нэг сайн ойлгоогүй. Эм чи эхний ээлжинд эзнээс нь амьтны зоврыг нь асууж нүдэн дээр нь үзлэх хийдэг. Үүний дараа амьтан эзнээс нь тусгаарлан хамрын үзүүрээс сүүлний уг хүртэл нэг үрчлэн үзлэх хийдэг байна. Саяны муурны шинж тэмдгийн хувьд бол 2-3 хоног хоол огт идээгүй. Тэгээд анхны шинж тэмдэг анхны үзлэгээр бол одоо гадна харагдах ил саастууд нүднээс шалбаргүй жавж тэгээд чихний одоо дотор талын хэсгүүд ингээд шарлалт өгсөн байгаа байхгүй. За энэ маань болохоор анхны шинж тэмдэг бид онцлог юу гэж олж байгаа гэхээр ер нь дэлгэний өөрчлөлттэй байх боломжтой. За анхны оншоор ингэж авсан. За энийг илүү бүр сайн дэлгэрүүлж бид нар оншоо баталгаажлахын тулд гематологийн шинжилгээ за тэгээд биохимийн шинжилгээнүүдийг наривчлж аваад оншоо баталгаажуулах хэрэгтэй. За лав гарагчаа эмчийн хамгийн хүнд хагалгаа нь мууранд нойр булчирхан хор тавдар авах хагалгаа хийсэн явдал байжээ. Тус хагалгаа 5 цаг үргэлжилсэн байна. Мөн амьтад хэвтэн эмчлүүлэх боломжтой бөгөөд тэдэн зориулсан 10 гаруй өрөөтэй юм а. Манай орны давуу тал гэх юм бол температур тааруулах боломжтой. Мөн хүчил төрөгчийн боллоон залгаад энийг ингээд хүчил төрөгчтэй өрөө болгоод ашиглах боломжтой. Тухайн амьтны өөрийнх нь иддэг төрлийн хоолыг эзэдүүд нь авчирч өгдөг. Тэгээ өөрийнх нь хоолыг өгөөд за цагийн эмчилгээнүүд нь цаг тухайд нь ороод за цэвэрлэгээ болон эмчилгээнүүд нь бүгд цаг цагтаа явдаг гэж ойлгож байна. Мөн хөдөө аж ахуйн сургуулийн багш нар амьтны оншийг баталгаажуулахад оролцохоос гадна оюутнууд дадлага хийдэг байна. Тус эмнэлгийн үйлчлэгийн өрөө, эмчилгээний өрөө, халдвартай амьтныг тусгаарлах өрөө, мис заслын өрөө, лаборатори ариутгалын өрөө, эмийн сан зэргээс бүрддэг. Өөрөөр хэлбэл олон улсын жишгт нийцсэн амьтдад зориулсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй гэдгээр онцлог юм а.